Булган аймгийн Сэлэг сумын нутагт байх Монголын анхны махны чиглэлийн сэлэн үйлдвэрийн үхрийн ген фондыг хамгаалах шаардлагатай байна. 1980-ад онд гаргаж авсан тус үйлдвэрийг зах зээлд шилжснээс хойш нутгийн малчид хариулж өсгөж байгаа бөгөөд цус ойртох бие жижигэр жижиг нээлт багасжээ. Монгол улсын анхны үйлдвэр болох сэлэн үйлдвэрийн үхэр 50 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үндсэн дээр бий болсон. Гэтэл энэ их хөдөлмөр зах зээлийн нийгэм шилжснээр алдагдахад хүрээд байна. Нутгийн хэдэн малчин тус үйлдвэрийн үхрийг хариулж өсгөж үржүүлж байгаа ч мэргэжлийн хүчин зүйлс төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж байсан юм а. Энэ зэнгүүлдрийн хөр маань анхны Монголын махны хөр гэж 1980 онд батгдсан. Энийг одоо энэ үйлдвэрийн хөрийг одоо нутгийн Монгол хөрийг Казахстан болоод гэдэг хөртэй илүү сайжруулж зэнгүүлдрийн хөр гаргахын тулд одоо 40-50 жилийн хугацаанд манай олон эрдэмтэд багш нар жавмаа доктор болон одоо дөрэн зэрэгт болгон сэрэн бадарч их мэт манай ахмадууд мөн үеийн ахмад малчид маань одоо дэжгэн зэрэгтийн багш нар оюутнууд бүгд хамтран ажиллаж олон жилийн нэрх хөдөлмөрийн ачаар гаргаж авсан хөр одоо байгаамаа. Тэгээд одоо энэ хөр маань бол анхны Монголын махны хөр учраас одоо энэ хүрийн маань чанар ген алдагдаад тэгээд энэ нутгийн одоо улс орон нутгийн Монгол хөртэй алдаж одоо цусны хавьд одоо өөрчлөгдөж амьдын жин таварлаг байдлын хавьд одоо тэр чанар нь алдагдаж ажиллаж чадлаа одоо хэмжүүлж явж байгаа юм да. Сум орон нутгийн зүгээс тус үйлдвэрийн үхрийг Монгол үхэртэй ирлийц болгохгүй тулд олон арга хэмжээ авч байгаа хэдий ч үр дүнгээ өгөхгүй байна. Аймаг орон нутаг бодлогоор дэмжин Сэлэн сумын бүс нутагт Монгол үхэртэй малчид нутгалахыг хориглосон ч тус захирамжийн хэрэгжилт биелэлээ олохгүй байгаа аж. Сэлэн үйлдвэрийн үхэр бол 1980 онд Сэлэн сумд байгуулагдсан. Өнөөдрийн хүртэл Булган аймгийн хэмжээнд Монгол улсын хэмжээнд ганцхан махны чиглэлийн үйлдвэрийн үхэр байгаа. Энэ үхрийг бол манай Сэлэн сум бол одоо инновацийн төсөл өнгөрсөн жилүүдэд хэрэгжээд одоо Сэлэн сумда 52 бох одоо өсгөн үржүүлж малчнаар маллуулж ажиллаж байгаа. Дээрээс нь бол энэ Сэлэн үйлдвэрийн үхрийн одоо хэв шинж одоо яг ген бол жоохон алдагдж байгаа. Тийм учраас аймаг орон нутгийн бодлогоор ер нь бол энэ хэв шинжийг хадгалахын тулд одоо Казахстанаас эцэг үйлдвэр одоо бохыг оруулж ирэх. Манай одоо бар зэрэгэлдээ энэ хангал сумын цагаан тавилангийн доошоо баруун бүрэнд бол одоо баруун бүрэн гар бургалтад бол одоо улсын хурлын гишүүн J2 гишүүн бас Оросоос бас 13 бух оруулж ирсэн байгаа. Энэ бухыг бол одоо нэг бүрийн 9 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй. Тэгэхээр бол энийг одоо өнөөдрийн нөхцөлд бол малын үнд ханш бууцсан унтсан байгаа учраас малчит маань одоо бух аваад тавьчих боломжгүй 10 сая төгрөгөөр. Тэгэхээр бол энийг бас аймаг болоод сумын орон нутгийн зүгээс орон нутгийн бүтцийн цаатаа төсөл хөтөлбөр боловсруулж байгаад бид нар бас Сэлэн үйлдвэрийн хөрийг сайжруулахын тулд энэ бухнаас зайлшгүй авч тусгайлан одоо суур бэлтгэж тавьж төлийг нь авч гэдэг үйлдвэрийн сайжруулах юм шаардлагатай байгаа. За өмнөх жилүүд бол Утгамбар гишүүнийг улсын хурлын гишүүн байхад тэр инновацийн төслгээд үндэстэй ч юм одоо манай Сэлэн үйлдвэрийн автор болсон одоо мэдхгүй зоо төрийн сойрхолт зоотой холбож ийж бид нар бас энэ инновацийн төслгээд хэрэгжиж ийсэн. Энэ маань ингээд нөгөө төрийн бодлого алдагдаад сайд дарга нар нь бас солигдоод ингээд бол одоо зогссон байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дээр яах вэ гэхээр Сэлэн үйлдвэрийн үхрээр нь өсгөн үржүүлэхийн тулд эхний ээлжинд одоо Сэлэн сум бол онцлог бүс нутагт тохирсон байгаа. Энэ дээр бид нар үндэсний аж ахуй яам одоо малын вакцины асуудлыг ялангуяа одоо цөмс өрг болсон Булган аймгийн брэнд болсон Монгол улсын брэнд болсон Сэлэн үйлдвэрийн хөртөөр бид нар вакциныг ядаж Сэлэн үйлдвэрийн хөрхийн одоо бом дууцсаал тортын вакциныг 100% хангуулах тал дээр бас хамтарч ажиллахаар бид нар аймагт төр өсөлттэй байсан аймгийн малын хөрвөслийн албан Цэнгэлмаа дараад бас өсөлт тавьсан байгаа. Тэгээд эх жилүүдээс бол онцгойлон анхаарч ядаж Сэлэн үйлдвэрийн хөрийг 100% вакцинтах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ дээр бас яамтай хамтарч ажиллаж байгаа.
Сэлэн үйлдвэрийн үхэр нь Сэлэн Булган аймаг Төв аймгийн хойгуурх сумуудын нутагт тархсан. Энэ үйлдвэрийн үхрийн тугал 25-аас 30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулаад эхээс ялах үед нь 90-165-аас 330 кг, охин нь 240-оос 280 кг жинтэй байдаг байсан ба одоогоор эхээс ялах үед 130 орчим кг жинтэй байгаа юм а. Иймд төр засгаас Сэлэн үйлдвэрийн үхэрд анхаарал тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа юм а.